сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр амгалан ялцгаая. Тэгээд өнөөдөр та бүхэндээ бүтээн босгон байгуулахад ямар зовлонтой тулгардаг талаар жаахан харъя гэж бодсон юм л да. Нехемая намаа үргэлжлүүлэн уншия. Би нэлээд олон ишлэл уншиж өгөх болохоор та нар бас ямар ч хараараа гэж хүсмээр байна. Тэгэхээр Нехемая 4:1-9 уншия. Бид хэрмийг сэргээн барж буг сан балаагт сонсоод гэж байна. Тэр ихэд догшрон уурсаж идээчүүдийг доромжлов. Иерусалимийн хэрмийн засвар үргэлжилж цөмөрхнүүд нь бөглөдөж эхэлж буг сан балаа, Тобиа, Арабууд, Амончууд болон Арточууд сонсоод тэд ихэд уурлав. Тэд бүгд Иерусалимийн эсрэг байлтахаар ирж тэнд үүмэн гаргахаар хамтдаа хуйлдав. Харин бид өөрсдийн бурхан залбирсан бөгөөд тэднээс болж бид тэдний эсрэг өдөр шөнөгүй харвал гаргав. Тэгэхээр заримдаа бүхний ажлыг хийж явах үед зарим тал уралдаг. Хичлэн ер нь бол чөтгөл уралдаг л да. Тэгээд зүгээр байхгүй байлтах гэж ирдэг байна. Тэгээд хуйлдаан зохион байгуулдаг. За энэ ажилд хүмүүсийг оролцуулдаг байж байгаа. За тэгвэл энд бол гар бүлүүдний хүмүүс нь ингээд Израиль эсрэг босоод байж байгаа юм л та тухай үед бол. Тэгээд тэд нар юу гэж хэлж байгаа юм гэхээр Нехемая 4:10 дээр бидний дайснууд бид тэднийг мдээгүй хараагүй байхад нь тэдний дунд орж тэднийг алж ажлыг нь зогсон гэж. Юу гэж байгаа гэхээр юу ч биднийг мэдэхгүй сэмхэн санамсргүй байж хаад бидний дайсан дандаа гитэн ирж явах шиг байдаг. Тэднийг мдээгүй хараагүй байхад нь орж ирээд дунд нь орж гэж байгаа байхгүй ямар хамгийн муухай нь. Тэгээд тэднийг алж ажлыг нь зогсооно. Гол зорилго нь ерөөсөө ажлыг зогсоох зорилготой. За цааш нь унших юм бол тэгээд ажлыг зогсооно гэдээ зогсохгүй би тэдний айцыг хараад босож сурвалжтнуу захичад мөн бусад хүмүүст хэлв. Тэднээс бүү айцгаах дуу агуу амьшигт эзнийг санаж өөрсдийн ах トゥ сүвгүүд охид эхнэрүүд ба аргийнхаа төлөө тулалцгаа тун гэд Нехемая хэлж. Тэгэхээр нөгөөд айлгаж байгаа. Буцаад битгий биднэрт бурхан байгаа шүү. Тулалцгаа тун гэж уриалж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнийг хараад ер нь бол хан хэрмэг босгож эхлэх ажил нэгсэндөө хан хэрмэг маань хэцүү зовцсон байна. Та туслаач гэд хааны тааллыг аваад бурхандаа залбираад амжилтыг олъё гэд тэгээд бас захианууд аваад өөрөө ажлыг хийх гээд очиж байгаа Нехемая. Тэгээд эхний ээлжинд бол яг юу хийх бурханд донд ганцаард нь хэлж өгч байгаа боловч яг ажил хийхэд ганцаараа биш маш олон хүмүүс тэр хаалан гарах хэрэм бүгдийн үд хаалгуудыг босгож оролцож байгаа. Тэгэхээр маш олон хүн бурханы ажлыг босгон болгоход оролцдог байна. Гэвтэл нөгөө талд нь бас дайсууж яадаг үлээ байдаг гэж. Тэгэд байгаа зогсохгүй юу хийдэг юм бэ гэхээр тэгээ юу болдог вэ гэхээр ингээд дайсан дарамтд орж ирэхэд ер нь бол бид нарыг ажлын минь тасалдуулахыг зогсож байгаа. Гэсэн бүхний эсрэг зогсож байгаа тэр хүмүүс маань. Тэгээд тэд нар юу хийж байгаа гэхээр арга ухаан шидэж байгаа. Тэр өдөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад бамба нум ба хуйг барьж дагнаар нь юудэгийн бүхэл гэрийн ард байцгаас хэрмийг сэргээн босгочд болон ачаа зөгч ажил хийж байхдаа нэг гараа ачаагаа авч нөгөө гартаа зэвсгээ барьж өгч байгаа. Барилгачдын хувьд гэл хүн бүр хэрэм босгох үедээ сэлмээ хажуудаа зүүж явах бөгөөд бүрөө чи миний хажуу зогсож явж байгаа. Тэгэхээр бүрөө чи хаанаас дайсан ирэхийг шууд бүрөөд мэддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар босгон байгуулах ажилд мань садаа байлдаг учраас нэг гартаа байнга яадаг вэ? Сэлэмтэй явдаг байна. Тэгээд нөгөө гартаа үргэлж ачаагаа үрж босгон байгуулдаг байна. Тэгэхээр альва хаанчлалын ажилд хэлэх үед альва асуудлыг хийх үед дандаа садаа дотор гарч ирдэг байна. Энд одоо юу гэхээр дайсангууд гарч ирж байгаа юм. Тулалж байгаа айлын зогсоох гэж оролдож байгаа. Нөгөө талдаа ховж гарч байгаа, гүтгэж байгаа. Юу ч биш сүулдэ бүр ишидүүлэгч хүртэл очиод хуржээд хуйлдаад чи чамайг дайсан зэрэг чинь энэ дээрс нуугууд гэж хэлээд худлаа хэлээд тэгээ барьж авах гэж байгаа. Тийм гачаа хачимуд болж байгаа. Тэгэхээр ерөөсөө дайсан бидний ажлыг зогсоохыг хүсдэг. Тийм учраас нөгөө гартал нэг талтаа сэлэмтэй үргэлжийн тулаантай нөгөө талдаа үргэлжийн босгон байгуулалтаа байх ёстой гэсэн үг. Тэгээ энэ нь бол ердийн үзэгдэл ганцхан надад тохиолдог зүйл гэж бити бодороо. Бурхны хаанчлалын төлөө ажиллаж байгаа бүх хүнд
Энэ нь тохиолддог. Ийм учраас Бурхан биднийг энэ Нехемийн номдэр ингэдгийн шүү гэж бичсэн байна. Тийм учраас одоо би л зовж байна гэж юусэн бодлоосоо салж болохгүй. Харин тэрнээс салах хэрэгтэй эсрэгээрээ. Тэгээд тэр бодлоо салам татаж хаяад надаар Есүсийн нэрээр зайлгээд би босгон байгуулах болно. Тэгээд би бас тулалдах болно гэж хэлээд тэгээд харин олуулаад тулалдаад нэг хүн бүрэн үед байж хахад нэг нь ажиллаад, ээлжилж ажиллаад, амар хуйдаа бас амраад тэгээд явна гэсэн үг. Тэгээд эзэнд найдаад итгээд тулалдаад тэгээд явна гэсэн үг. Тэгэхээр жишээ дардах юм бол одоо байнгын тэмцэл дунд урагшилж байгаа ер нь бол. Тэгэхээр та ч гэсэн тэгж байгаа бол битгий гахаараа та харин баярлах хэрэгтэй, та зөв зүйлээ хийж байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд тэмцэлд бол урагшаа нэг гартаа сэлмээ бариад нөгөө гартаа ажиллаа хийгээд босгон байгуулцгаая. Есүс Христосийн нэрээр.